Монголын үндэсний олон нийтийн телевизийн 20 дугаар 100 жил кино групп Таганрог ерөнхий газрын тусгай архив хамтран бүтээн. 16 дугаар 100 монголчуудын хувьд манжид эзлэгдэж тусгаар тогтнолоо алдсан эмгэнэлт үе байлаа. Хэдий тийм боловч монголчууд намжмал байдал найрамдал орчныг бий болгох үүднээс нэгэнт сөрн тэмцэж дийлэхгүйгээ урьдчилан тооцны үндсэн дээр манжид сайн дураар дагаар орж тэдний итгэлийг олж авчээ. Манай Монгол улсын хувьд их Монгол улсын үеийн цэрэг Таганрогын үйл ажиллагааны хүчин чадал нь уураагүй байсан. Манжийн анхны хаан Нурхачбаатарт Монголын зүүн талын Горлос аймгийн нэгэн ноён өөрийнхөө охиныг хатан болгож өгчээ. Монголоос харь оронд очиж байгаа тэр гүнзгийнэр бол ганцаараа явахгүй шүү дээ мэдээж. Өчнөө төснөө дагуулж зах шивгчнээс эхлээл албаны өчнөө төснөө хүн дагуулж явдаг юм л байсан даа. Тэгээд тэндээ бол бас нэг Таганрогын бас нэг тийм манахаар бол тийм бүлэг үүсчихэж байгаа байхгүй. Харийн нутагт хатан болон очисон гүнж хааны хүссэн хүүг төрүүлж чадаагүй гэдэг. Тэгэнгүүт өнөөх Монгол ноён дүүгийнхээ охиныг барив Манжийн хаанд удаа хатан болгон илгээжээ. Ингээд тэр хоёрын дундаас Манж Монголын хооронд үнд цугсаага харилцан хамгаалах тухай анхны түүхтгэрийг хийсэн Манжийн Авхай хаан төрсөн түүхтэй. Ийхүү Монгол хатан авах заншил Манжийн төрийн бүхий л хаадыг дамжин уламжилж тэрч байтугай огтоо Монгол хүнтэй суулгадаг болсноор Эфүү хэмээн нэрлэгдэх Монгол хүрэгдүүд Манжийн хааны ордонд аль хашин амьдрах болжээ. Эфүү гэдэг нь бол эртний Монгол Эбүү гэдэг үгийн үндэснийхтэй үг юм. Тэр Эбүү гэдэг нь бол дээр юм хуучин Монгол үгээр бичгтээ өвгөн өвөл гэнтэй үгнүүдэд хэрэгэлдэг байсан тийм Эбүү гэдэг үндэс байд. Энэ үгийн үндэс нь Манж хэлэндээ Эфүү болж явсан юм байна. Социализмын түүх бичлэгт төдийлөн дурсдаггүй байсан ч үнэн дээр хатан болж очисон Монгол эмэгтэйчүүд тэдний охидтой суусан Эфүү хэмээх Монгол ноёд болон тэдгэрийг дагалдаж очисон ордны мэдээлэгчдийн өргөн сүлжээгээр Монгол төрийн далд бодлого Манжийн төрд 300-ыг улиран үргэлжилсээр 19-р зууны төгсгөлд тулж иржээ. Монгол төрийн нууц бодлогыг Монход түүчилсэн дал үйлс. Арван зууны төгсгөлөөс 20 дугаар зууны 20-аад оны хооронд өрнөсөн Монгол улсын тусгаар тогтнолыг эргэн сэргээх түүхэн үйл явцад Монголын тагнуулчдын хүсэлсэн үгийг энд өгөв. Аж үйлдвэржилт рүү их гүрнүүд уралдан хошуурсан 19-р зуун газар нутгийн хувьд харьцангуй нээлттэй байсан дэлхийн улс орнуудын уламжлалт түүхийг эвдэн боснууллаа. За энэ үед бол дэлхийн дээр одоо шин залуу капиталист орнууд төрж улмаар бол тэд эдийн засгийнхаа хүчин чадал тохирсон байр суурийг одоо олон улсын харилцаанд эзлэхийг бол хүсэж ийсэн. За ийм учраас өрнөдийн орнууд бол нэгэнт дэлхийн ертөнцийн колони эзэмшилтэд хуваагаад дууссан байсан. За ингээд дахин хуваахын төлөө тэмцэл бол бийдэж хийж ийсэн ийм үе байсан. Энэхүү тэмцэл дунд эдлэн төрөмгийлэх гэж байгаа орныхоо талаар мэдээлэл олж авах хэрэгцээ огцом өсчээ. Тийм учраас 19-р зууны аж үйлдвэржилт зөвхөн дайны үед голдуу хэрэглэж байсан мэдээлэл олж авах ашиглах уламжлалт үйл явцыг ч бүрэн өөрчилсөн. 19-р зууны үед том гүрнүүд, колонич гүрнүүд өөрийнхөө нөлөөг хэлэхэд газар зүйн нийгэмлэг гэдэг байгууллага бүрэн маш гөрмөр шилсэн байдаг. Нийгэмлэг нэрээр өнгөлөн далдлалт хийсэн гадны мэдээлэл цуглуулах ажиллагаа тэр үеийн ядуу буурын орнуудад ихээр явагдах болсноос 19-р зууны төгсгөл үед Монголд Англи, Америк, Герман, Франц, Хятад, Бельги, Орос зэрэг олон орны худалдаачид, санхүүжид, хайгуулч, судлаачид,
аянчин жуулчид олноор хөлхүүлсэн юм. Хаант Орос 19 дугаар зууны 2 дугаар хагасд одоогийн алстамтыг мэдээлэл авах ажиллагаанд дууссан. Ингээд чин улстай хийх болж хоёр талын харилцаа хийхээ шугамыг ямар нэгэн байдлаар тогтоосон хэцүү гэрээ хэлцээртэй байгуулсан л да. Энэ ажиллагааг тухайн төдөлдөж байсан генерал Муравьев Оросын хаан бичсэн нэгэн загталтаа эрхэм дээдэс илтгэх нь бид Монголын хил дээр ирээд байна. Энд хийх ажлыг эхлүүлэхдээ монголчуудыг өөрсдөө хүсэл тавьсан байдлаар хийхгүй бол тэднийг шууд оруулах хэрэггүй гэж би бодож байна. Тийм хүсэлтийг тавиулах боломжийн талаар би ажиллах болно. Генерал Муравьевны хаанд амласан ажиллагаа амжилттай болсон уу? Эсвэл Оросууд Монголд хайгуул хийх зөвшөөрлийг чин улстай хийсэн гэрээгээр зохицуулсан уу? Ямар ч байсан хаант Оросын газар зүйн нийгэмлэгийнхэн 19-р зууны төгсгөлөөс Монголд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах болж хэд хэдэн экспедицийг дараалан илгээсэн байдаг. Нэг экспедиц чинь 70-80 хүнтэй. Тэр дотор чинь чиглэлээр судалгаа хийдэг улсууд байна. Бүгд ихэнх нь одоо тагнуулын зорилготой гэсэн үг шүү дээ. Манайхны сайн мэдих Оросын Жанжиштавын генерал нэртэйгч Прижевский байна. Тэрээр Туварс хийсэн аялбарынхаа дараа холбогдох нууцлалыг Оросын цэргийн Жанжиштавын бодлоод танилцуулдаг байсан. За 1886 онд Прижевский Жанжиштавын зөвлөгөөнд танилцуулсан ихтэй яг л одоо Монгол Хятадын зүүн Туркестан буюу Шинжааны дайр хийцлэх тохиомжтой мөч бүрдэжээ гэж санд оруулсан байдаг. За энэ сандны тухай дэмжлэг авах байлтай. Тэгэхээр энэ аялагчдын зорилго юу байсан бэ гэх юмдээс харагдаж байгаа. За Прижевский нэг шав мөн Оросын Жанжиштавын офицер Кослов Монголыг судлах ажлыг 19-р зууны сүүлийн 10 жил бас хийж гүйцэтгсэн. Ингээд 20-р зуун гарахад Оросууд бол Монголын талаар зах хэмжээний нэлээд гүнзгий судалгаатай болсон байдаг. За энэ үед бол одоо энэ их гүрнүүдийн колон болж амжаагүй байсан Хятад орн бол байсан. За Хятад бол өргөн удам одоо газар нутагтай. За төрийнхэн засгийн эрхэнд бол Чингийн засаглал тогтцсон. За нийгмийн хөгжлийн хувьд бол төдийлөн бас одоо тухайн үед бол тэргүүний нэгнэнд явж байгаагүй хоцрогдсон ийм бууран орн байсан. За ийм учраас бол Хятадыг одоо колоничлох гэсэн ийм бодлого одоо өрнөдийн орнуудынхан бол агуулж исэн. Энэ үйл явцын нөлөөгөөр Хятадын аж үйлдвэрлэсэн хэсгүүдэд бослог хөдөлгөөнүүд байн гөрнөж Монголтай вассалын гэрээтэй байсан Манжчин улсын төр эзэн төрнөө захиран удирдах чадваргүй болсон нь улам бүр тодорхой болж байлаа. За тийм Манжийн төр ер нь явцгүй боллоо мөхнө гэдгийг бол 19-р зууны сүүлээс монголчууд бол бүр мэдээд эхэлчихсэн байсан. Энэ бол одоо удаан хугацааны ажиглалт цуглуулсан мэдээлэл хийсэн дүн шинжилгээний үндсэн дээр хийсэн дүгнэлтчүүд. Тэр үед Манжи хааны ордонд 85 Жонон ван Ширнэн бандын тэргүүтэй хэд хэдэн эфүү ажиллаж амьдарч байжээ. 85 1600 оны үед буурын хэлэлцээрт Манжи нэрийн өмнөөс тэргүүлэн орж Монголын хойд хэлийг Оростой байгуулж байсан эфүү Цэрэнгийн удам. За Монголын түүхэнд 7 үеэрээ одоо Манжийн төрд үнэнчээр зүтгэж ирсэн хүмүүсүүд бол одоо 85-гийн угсааныхан байдаг. За 85 бол Манжийн хаадын Эзэн хааны ордонд бол маш их нэр нөлөөтэй хүн байсан. За түүний одоо Цэсийн хатны дэргэд одоо үнэнч шадарн байсан, хяа сайдны байсан гэж одоо түүхэнд бол тэмдэглэсэн байдаг. Дундад тэргийн улсын үед бол бас мөн одоо Монгол болон Хятадын хоорондох харилцааг зохицуулах ийм их үүргийг бол хүлээж исэн хүн. За мөн 1916 онд тэрвэр одоо Монгол улстай одноо өргөсөн Монгол улстай ирж одоо Монголд амьдрахыг хүссэн одоо бичиг захидал явуулсан нь бол байдаг. За гэвч одоо тэр бол их нутагтаа бол эргэж ирээгүй юм байна. Харин Жонон ван Ширнэн намдан бол богд хаант Монгол улсын үед тагнуулын ажил зүтгэж явсан язгуурын тайж. Би 19-өөс эхлэн Манжамбан сайдын яамна алб 3 жил хааж Чин улсын эцсийн үед хаалган хотноо Монгол төвдийн албыг 40 шахам жил төлөөж байсан.
Миний бие бага наснаас Монгол үндэсний нэгдэхийг бодол хэлж ирсэн. Одоо 60 гарсан наснда ч энэ бодлоо орхиогүй юм. Стратегийн тагнуул, тактикийн тагнуул гэсэн үндсэн хоёр хэсгээс үүддэг юм. Одоо энийг дэлхийн Монголын төсөл ерөөсөн дэлхийн тагнуулын юу гэж үзэж болох юм. Тэгэхээр ямар ч улс стратегийн тагнуул явуулж байдаг. Стратегийн тагнуул гэдэг нь бол тухайн улсын төрийн бодлого, стратеги үйл ажиллагаатай холбоотой ийм хугацаа байхгүй да. Тэгэхээр төрийн бодлого ямар байна? Тагнуул нь яг л тийм байдаг. Тийм ажиллагаа явуулж идэг гэсэн үг юм. Монгол төрийн стратеги бодлого 19-р зууны төгсгөл болон 20-р зууны ихэнх үед манжийн төрийн судралыг далимдуулан ар өөр Монголоо нэгтгэх, бие даан тусгаар тогтнох явдал байсан болохоор тагнуулын болон мэдээлэл солилцооны бүхий л үйл ажиллагаа энэ чиглэл голдон төвлөрч байлаа. Тиймдээч Манжин хааны ордонд өндөр аль хашиж байсан 80 тонн жонон мөн шинэн намд нарын удаа дараа илгээж байсан тагнуулын мэдээний тусламжтайгаар 1900 онд буюу Манжин улсын төр мөхөхөөс 10 гаруй жилийн өмнө богд хаан тэргүүтэй Монгол ноёд Манжин төрийн мөхлийн зайлшгүйг таамаглаж цаашид хэрхэг шийдвэр гаргахаар тандан турших ажиллагааг хөрш зэрэгэлдээ болон харилцагч бусад орнуудаа идэвхжүүлсэн байна. Энэ үеийн тагнуулын үйл ажиллагааг аль аль улс орнуудаар явж байсныг дурдах юм бол намжлын хаян хэрвээ Орос, Турк, Франц, Халмиг зэрэг улс орнуудаар явж исэн байхад богд хүрээний лам чагдаржав юм одоо ялгаахгүй Орос, Польш, Итали, Франц за энэ тийг зэрэг орнуудаар явж исэн. За мөн одоо үүнтэй адил цаг хугацаанд нэрд төвч манжич буян чуулган 10 монголчуудыг нэгтгэн хамгаалж авах энэ ажлаар хаант Орос улсын байр суурийг тандан мэдхээр хаант Оросд удаа дараа за мөн Япон хэмээх очтой ажрын данзан бол мөн Япон хятадаар явж исэн байх шатэ. Дээрхтээ адил чиг үүрэгтэйгээр чим алам даш тэндэв хятадын нутгаар явж исэн. За мөн цагаан амиг очтой лам данзан иг тархтай болон Шинжааны нутгуудаар явж исэн байдаг. Энэ олон газруудад тагнуулчдаа илгээж тэднээс цаг алдалгүй мэдээлэл цуглуулж зохих шийдвэрийг төрийн бодлогод цаг алдалгүй тусгаж чадаж байсан түүхэн экзэгтэй тэр үеийн хамгийн чухал тогтолцоо байсан юм. Сонирхолтой нь энэ үед Монголд өөрийн гэсэн харилцаа холбооны хэрэгсэл гэж огт байгаагүй гэдэг. Шведийн Ларсен гүнгийн 1903 оны дуртгалаас 1903 онд Швед Оросын инженерүүд ирээд Монголоор дайрч Хятад Оросыг холбосон цахилгаан телеграфийн шугам барьыг ихэд монголчууд хэрэггүй гэсэн. Яагаад хэрэггүй гэхээр ер нь юмд яах хэрэггүй. Ер нь мэдээг хурдан дамжуулж яах юм бэ гэсэн. Гэтэл ямар ч харилцаа холбоо байхгүй байсан монголчууд хоорондоо мэдээллийг ямар хурдан дамжуулд юм бэ гэдгийг хараад би үнэхээр их гайхаж байлаа. Үнэхээр ч Ларсен гүнгийн гайхан бичснээр Монголд мэдээлэл дамжуулах өөрийн гэсэн бусдад үл мэдэгдэх өвөр мөц сувгууд бат бих оршсоор байжээ. Эдгээрээс онцгой анхаарал татдаг нэг арга нь хаа сайгүй хэрэг хийж явдаг бадарчингууд байсан байна. Тэр ламнаар тусгай даалгавар аваад улс орныхоо дотор явж ард түмнийхээ байдал, санал сэтгэл, шашны үйл ажиллагаа хэрхэн явж байгаа ард түмний амьдрал ямар вэ? Мөн Монгол орнд амьдарч байдаг гадаадын хүмүүсүүд энэ орнуудаар яаж явж юу хийж байл гэсэн ийм л зүйлийг мэдэж цуглуулах үүрэгтэй лам бадарчинд тусгайлан бэлтгэж явуулж ирсэн байнамаа. Энэ богдын хүрээнээс зүүн хойшоогоо шатварлан хавьд энэ лам бадарчин зориуд бэлтгэж байсан ийм баримтууд түүхэнд үлдсэн байдаг. Богдын дэргэд ловн лам гэж байсан байна. Тэр хүн энэ лам бадарчингуудаас ирсэн мэдээллүүдийг цуглуулж аваад өөрийнхөө
дүгнэлтийг хийгээд тэр дүгнэлтийн дагуугаар богдод танилцуулж богд тэрнийхэн дагуу зохих шийдвэр гаргаж үйл ажиллагаа явуулж байсан байдаг юм аа. Манжийн төр төсвийн төсөнд ажиллаж исэн. Тэгээд Бээжинд одоо манай ноёд төсөндөөс эхлээд өссөн хүн бас байран суурин сууж ажиллаж исэн. Тэгэл ингэхээр хятадын талаар мэдээлэл авах бол бүрэн болцоод өөр монголчууд байна. Тэгээ өөр монголчууд одоо жишээлбэл өөр Монголын том улс төрийн зүтгэлтнүүд одоо богд хамт Монгол улс байгуулагдсан өчнө хүмүүс ирж Монголын төр зүтгэсэн шүү дээ. Эдгээр чинь зүгээр Монголыг мэдэхгүй байж байгаа л гинт нэг өдөр ингэж ороод ирсэн хэрэг биш. Угаасаа л харилцаа холбоотой байсан. За Оросыг мэдхэд бол бас хятадынхаас бол харьцангуй бэрхшээлтэй. За 1900 онд одоо Монголын шарын шишний тэргүүн 8 дугаар богд Явзан дам хотогт өөрийн элч төлөөлөгчийг хаант Орос руу илгээж за мөнгө зээлэх нэрийн доор бол Шансдаа Бадамдорж, Совин Цэрэн Осрог зэрэг хүмүүсүүдийг бол илгээсэн байдаг. Оросын архивын материалуудаас үзэхэд монголчууд манжаа салах гэж байгаа холын бодлоо юугүй эхний уулзалтаараа дэлгэчихсэнгүй. Харин Оросуудын өөрсдөд нь хэрхэн хандахыг тагнах үүднээс манжийн дүр тавьсан их хэмжээний өр ширнээс салахад зориулж зээл хүссэн сонирхол татах баримт болон үлдэжээ. За ингээд эдгээр төлөөлөгчд бол хаант Оросоо очиод одоо Оросын нэр нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоо тогтоож за улмаар бол одоо Оросын экспертс нарт бол монголчуудын хүсэл зорилгыг бол илэрхийлсэн ба. За энэ үед Шансдаа Бадамдорж бол Санкт-Петербургт очихдоо бол Уктомский гэдэг одоо Эзэн хааны ордны шатар сайдтай холбоо тогтоож за түүгээр дамжуулан одоо монголчууд одоо мөнгө зээлүүлж манжийн төрөөс явуулж байгаа бодлого за ер нь монголчууд олон монголчуудын айж амьдрал одоо маш хүнд байна. Бурхан шашин номын зардал сүтгэл их байна. Хятадын худалдаачтай төлөх үр үлэмж их байна. Ийм нөхцөлд бол мөнгө зээлүүлж гэсэн нэрийн доор бол эдгээр төлөөлөгчдод очисан байгаа. За тэгэхэд бол одоо Оросын Эзэн хааны одоо ордны сайд Уктомский гэдэг ноён бол хүлээж авч за улмаар энэ хүн болоод монголчуудын хүсэл эрмэлзлийг одоо Эзэн хаандаа айлтгаж танилцуулсан байдаг. Энэ Уктомский гэдэг ноён бол одоо ээжийнхаа талаар Бат хааны угсааны одоо Монгол цустай ийм ноён байсан юм байна. За хожим ч гэсэн одоо Монголын элч төлөөлөгч нар хаант Оросод очиж тусламж ирэх хэрэгээр очих үед бол энэ хүнтэй бас уулзаж энэ хүнээс бас зөвлөгөө авч ирсэн ийм баримтууд бол байдаг. Шансдаа Бадамдоржийн хаант Оросд хийсэн анхны ажил Москва 1900 он. За ингээд Шансдаа Бадамдорж бол бүгдийн хүсэлтийг илэрхийлж мөнгө зээлэх асуудлыг тавихад Оросын одоо сангийн яамны сайд бол зээлийг олох нь зүйтэй ингээд Оросын банкны одоо Сибирийн салбараас мөнгө олгохоор бол цогсон байдаг. Хаант Оросын засгийн газрын сайдуудын дунд нэлээдгүй ажил өрнүүлж Николай хаанаас хүртэл зөвшөөрсөн цохолт авч чадсан атла богдын засгийн газар уг зээлийг авалгүй буцаасан юм. Жохом үүнээс үүдээд судлаачид уг зээл хүссэн явдлыг жинхэнэ хүсэлт байгаагүй харин тандалт байж хэмээн дүгнэхэд хүрчээ. Энэ үед хаант Оросын алс дорнод явуулж байсан бодлого бүтлгүйт тийшээ хандж байжээ. Учир нь 17 дугаар зуунаас эхлэн 200-ны турш Сибирийг идэвхтэй колоничилж байсан хаант Орос улс 19-р зууны сүүл үеэс номхон далай руу гарах галцтай болох идэвхтэй бодлого явуулж алс дорнодын төмөр замыг барьж эхэлсэн байжээ. Ийм нөхцөлд манжчин гүрний алс нэгэн хязгааруулах Монгол орн Оросуудын хувьд геополитикийн түшиц газар нь болж хувирлаа. Үүнээс үүдээд бусад их гүрнүүдийн анхааралч Монгол руу эргэх болжээ. Гэтэл ийм эгзэгтэй үед алс дорнод дох нөлөөллийн бүсээ хаант Орос дайнд ялагдсныхаа төлбөрт Японтой хуваалцах шаардлагатай болжээ. Ингээд чухам аль хэсгийг авахаа шийдэхээр хаант Оросын сүрэг тагнуулын ажиллагаа Монголд идэвхжиж эхэлсэн байна. 20 дугаар зууны ихээр Оросын цэргийн хоёр том тойрог Монголтой хэлэх болсон. Энэ нь Монголын баруун хэсгээр Омскийн, Монголын зүүн хэсгээр Эрхүүгийн цэргийн тойрог тус хэлдэг болсон. Энэ цэргийн тойргийн штабууд Монголын чиглэлд цэргийн тагнуулын үйл ажиллагааг маш идэвхтэй явуулдаг байж. Одоо нэгэнтээ ил болсон Эрхүүгийн цэргийн тойргийн штабаас Монголын чиглэлд явуулж ирсэн тагнуулын үйл ажиллагааны тухай баримтаас үзэх юм бол Монголын засгийн газар
хорон их сургуультай байсан гэж дурдсан байна л да. Нэгдүгээр Монголын засгийн газарт ажилладаг нэг Монгол түшмэл, хоёр бурай түшмэл. За үүнээс гадна Монголын нэг засаг хааны хадан гэсэн байна. Энийг их чухал их сурвалж гэж дурдсан байна л да. 20-р зууны ихээр Оросын жанжин штаб, дээр дурдсан цэргийн тааргийн штабын ажилтнууд Монгол судалгааны ажиллаар олонтой ирж ирсэн. За үүнээс сонирхол татах нэг илтгэл нь Оросын жанжин штаб хавцаа Хрущевыг хичээж танилцуулсан монголчуудаа Монгол орон гэсэн илтгэл бий л да. Унших юм бол энэ ерөөсөө таамаглалын дүн шинжилгээний илтгэл байна. Энэ мэтийн Монгол явуулсан хаан Торсын сөрөг тагнуулын үйл ажиллагааны нөлөөгөөр хаан Торс Японтой хийсэн нийт 3 удаагийн нууц гэрээ хэлцлээр өвөр Монголыг Японы нөлөөний бүсэд өгч өөрсдөө Ар Монголыг хаан Торсын нөлөөний бүс болгон авсан билээ. Урд түүхэнд өчигтэй аваханд манайх монголчууд Японоос тусламж гуйгаад байсан. Учир нь юу гэхээр Орос Японы хоорондын тэр хоёр даныг байгуулсан гэрээг мэддэггүй байсан гэж ингэж үзэж яриад байдаг байсан байхгүй. Энэ нь үнэндээ Оросууд өөрсдийн зохиогоод өгсөн түүхийн логик явж байгаа. Яг үнэндээ бол монголчууд тэрийг маш сайн мэдэж байсан. За Японы өвөр Монголыг авахчлаа, Ар Монголыг Орос авахчлаа. Тэгэхээр хоёр Монголоо нэгдэх бодлого явуулж байсан учраас юу гэж үзсэн гэхээр хооронд нь үзэлцүүлээд гэж. Тэгээд Японоос тусламжгүйхээр Орос нь хардаад тийм ээ Японтойгоо үзэлцээд байдаг. Оросоос тусламжгүйхээр Япон нь үзэлцээд байдаг юм байхгүй. Тэгэхээр тэр дундаас бүхэл бүтнээрээ суугарч авах юм бодлого явуулж ажаа гэж бид одоо үздэг юм да. Чухам энэ лүүднээс богд тэргүүтэй Монгол ноёд дан тухайн сэлж Японд ажиллагаа явуулж байсан этгэл тагнуулчдын тусламжтайгаар Японы төлөөлөгчдийг богд хаантай уулзуулсан гэдэг. Энэ нь Япончууд богдтой уулзаж Монголыг ихээхэн сонирхож байна гэх сэтгэлдлийг хүрээндх Оросын консулд төрүүлэх. Ингэснээр Оросуудын зүгээс Япончуудад үл итгэх байдлыг дэвэргэж нууц гэрээг нь ганхуулах гэсэн тооцоо байжээ. 1906 он гэхэд одоо 20 дугаар зууны ихэнх гэхэд монголчууд бол нөгөө цэрэг дайныхан хүчин чадлыг үндсэндээ алдсан байсан. Шашны нөлөө их тогтцсон байсан. Ийм байсан. Тэгэхээр шашны нэг сул тал гэдэг нь тэр буддын шишмэл монголчуудыг юу нэгдэлтэй бөөнд нь бариулж болж исэн боловч дайны цэрэг дайны ажиллагаанд болохоор их цааттай байсан гэдэг нь болоод мэдэгдэжсэн ийм юм байна. Монголчуудыг Японтой холбоо тогтооход Москва, Бээжин, Токиод төрийн албаны өндөр зиндааны түшмэдээс эхлээд мэрэгжлийн тагнуулчид, дипломатчид, худалдаач хүртэл мэддэг байсан Монголын томоохон тагнуулчдын нэг Түшээд хан аймгийн Дайчин өнгийн хошууны буюу одоогийн Төв аймгийн харьяат Япон хэмээх данзан чухал үүрэг гүйцэтгэсэн. Японд удаадараа тагнуулын ажлаар явж исэн. Тэгэд Япон хэлийг бол одоо гаргууд одоо сайн мэддэг байсныхаа хувьд одоо Япон хэмээх одоо нэр хүчийг одоо өгсөн байдаг юм аа. Хаан Торсын болон Японы байр суурийг тандах гэсэн богд жавсан дамб тэргүүтэй Монгол ноёдын удаа дараагийн тандалтаас ямар ч байсан Оросын сонирхол Монголд хүчтэй байгааг олж мэдсэн байдаг. Орос руу урьдчилан явуулсан хэд хэдэн тагнуулчдын мэдээлэлч үүнийг давхар баталж байлаа. Тухайлбал тэртээ 19-р зууны төгсгөл хавьд нутгаас гарч Орос, Турк, Франц халимгаар аялсан Намжилын хаян хэрвээ Ар монголчуудыг нэгтгэн хамгаалж авах талаар Орос улс ямар бодолтой байгааг мэдхээр гарч ирсэн Шинван Даштиндв нарын мэдээлэл тагнуулын түүхэнд онцгой байр эзэлдэг байна. Ялангуяа хаян хэрваагийн хожим 1934 онд хэрэгт баривчлагдсан өгсөн мэдүүлгээс богд хаант Монгол улсын үеийн
тагнуулын ерөнхий ажиллагаа хэрхэн зохион байгуулагдаж байсныг дүрслэн тогтоож болохоор байгаа юм. Дотоодыг хамгаалах газрын даргасан Хаян Хэрвагийн хилс хэрэгт баримтлагдан өгсөн мэдүүлгээс 1934 оны 5 дугаар сарын 24 Олон өргөгдсөний 2 дугаар оноос эхлэн Эзэн хаан Жавзан дамд хотогт Шанздва бадамдарж Чинванлам Даштиндэв нар сүм хийдийн дотор тагнуулын байгуулалт хийж Даамбан Магсар бэс харчуудын дотор тагнуулын ажил зохион байгуулж байсан. Тэгээд богдын дэргэд шадар байсан Баатар захирагч тагнуулын ажилд товчлогчийн чанартай оролцож гадаадаас ирсэн мэдээ зүйлийг Жавзан дамбад нэвтрүүлэн өгдөг байсан. Бас Жавзан дамб зэрэг дээд удирдагчийн гадаадд гарах ба дотоодын бүхий л бичиг хэргийг Баатар захирагч ерөнхийлөн эрхэлж байсан. Тэрнээс өөр хүн ажилд оролцдог байсан уу? Үгүй. Зөвхөн Баатар захирагч л бүх мэдээг өөрийн гараар бичиж Жавзан дамбад өгдөг журамтай байсан. Хожим ардын засгийн үед дотоодыг хамгаалахын газрын даргаар ажиллаж байсан Хаян Хэрвагийн дүрсэлснээр Богд хаант Монгол улсын тагнуулын гол удирдагч нь Баатар захирагч гэж хүн байж. Энэ хүний сургийг судлаачид олон жил хайсны эцэст 1938 онд нээсэн энэ хавцыг олсон. Та хаана ямар ажил эрхэлж байснаа товчхон танилцуул. Би төрийн харгуун. Ламын халхавчаар 1899-өөс 1924 оныг дуустал Богд хааны дэргэд 25 жил ажилласан. Би богдын сангаас хөрөнгө зарах эрэхтэй ойрын шадарн байсан. Японы тагнуул Нармай Монголын хувьсгалын эсэргүү байгууллагын төв бүлгийн гишүүн хэмээх хэлс хэрэгээр Лам Чойжамцын Баатар 1938 онд хэлмэгдэн баригдахдаа ийхүү мэдүүлж байсан юм. Энэ мэдүүлэг Хаян Хэрвагийн Баатар захирагчийн тухай дүрслэн мэдүүлсэнтэй таарч байгаагаас судлаачид Богд хаант Монгол улсын үеийн тагнуулын удирдагч Баатар захирагч гэдэг нь 1938 онд хэлсээр хэлмэгдсэн Лам Чойжамцын Баатар мөн хэмээн тогтоосон байна. Монголын тагнуулын албад тухайн үед бол тогтож хэвссэн мэргэжлийн үг хэллэг нэр томьёотой байснаас үзэхэд эрт үеэс уламжлалж ирсэн тагнуулын ажлын ариун баялаг уламжлалтай байсны илэрхийлэл юм. Тухайлбал тагнуулж, тагнуулчлах, мэдээ авах, тагнуулын түшмэл, чимээ авах гэмшлэн нэр томьёонуудыг дурдж болохоор байна. Эдгээр үг гэлгүүдээс тагнуулын түшмэлд Баатар захирагч, Балдан цэрэнгүн, тагнуулч мэдээлэгч Чинванлам Даштиндэв нарыг бол хамааруулан ойлгож болох юм аа. Бадамдурж хожим нь Чинванламын хэрэгмээ өөрийн дүү Даштиндэвт залгамжлуулсан нь түүнийг төрийн хэрэгт ирээдүйтэй цаашид Монгол төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэх чадвартайг урьдчилан харсан явдал байсан гэдэг. Даштиндэв их шавьд засгийн газрын тусгай төлөөлөгч дотоод хэргийг бүгд ерөнхийлөн шийдэх яам болон хожимо дотоодыг хамгаалах газар тус хариуцлага бүхий албуудыг хашиж явсан туршлагатай тагнуулж. Богд хааны дэргэдх ийм туршлагатай тагнуулчдын зохион байгуулалтын мэдээллийн тусламжтайгаар Монголын ноёд их стэдэс цаашид хийх бүхий л үйлдэлүүдэд цэгнэн тооцоолж байжээ. Ингээд хятад оронд 2 засаг тогтсон байсан. Өмнөд хэсэг хөргөтний хувьсгал явцсан. За Бээжин нийслэл хотод нь болохоор манжийн төр хിവэрэ байсан ба. Ийм нөхцөлд бол Монголын экспедиц нар бол өмнө зөвхт манжийн төр удаан тогтохгүй болох нь бол ойлгомжтой гэдгийг маш саргуугаар мэдэрч улмаар хаант Оросын зүгээс та нар манжийн эсрэг тэмцэх цаг чинь болоогүй гэж зөвлөсөөр байтал манай экспедиц нар бол одоо л яг босдог цаг болжээ гэж ийм шийдвэр гаргаад улмаар бол үндэсний эрхчлөөнийхөө хувьсгалд бол дан өөрийнхөө хүчээр бэлдэж улмаар энэ хувьсгалыг амжилттай хийж хүрээндх засгийн эрхийг 50 замаар гартаа авчирсан.
Монгол тусгай тогтнолын хувьсгал өрнөд ингээ хэлтэн зэрэг тэнд байсан гятууд тэр ноёдыг Монгол ноёдыг бас эргүүлж ашиглахыг бодно то. Энэ дээр нь ухаанд 80 тонн тоглож байгаа. Монголын тагнуучд бол үнэхээр урагчийн дүрээр тоглох хэрэгтэй байсан. Тэрийг бол хүн ойлгодгүй байна да. Тэрнээс ухаанд урагч ухаанд тэнд очичоод Монголыг ашиглаад ямар тагнууч байх вэ? Тэр жинхэнэ урагцсан ятцад урагсан хүн бол бас Монгол байсан. Бүгдөө сайн байгаагүй шүү дээ. Жишээлх юм бол Сэцэн Дорж Холом гэж хүн байсан. Тэр Дорж Холом бол богдтой одоо маргалдаг зөвлөдөр тэгээд тэр ихтэй юу руу гараад зарцсан, гяттай гараад зарцсан нэг юм урагч байхгүй жинхэнэ урагч. 80 тонн бол Монголын үнэхээр стратегийн жинхэнэ мэрэгжлийн тагнууч байж байгаа гэдэг баталгааныг би жишээ хэлье. Дорж Холом энтертэйгээ нийлээд ерөөсөн Монгол ингээд тусгаар авах нь буруу одоо юу гэдгийг тийм л гяттай лай талтай бүх юмыг сайхнаар донготчихлээ. Ингээд тэр хоёрыг нааш Монгол руу явуулах болжээ. Нэг тийм шийдвэр гарсан. Гэтэл яг явах дээр тулахтай зэрэг 80 тонн бол үлдээд Дорж Холмоогоо явуулчихж байгаа байхгүй. За ингээд Дорж Холмон ирэхтэн зэрэг манай Монголын засгийн газар бариад авч байгаа нэг гэх юм. Тагнуулын байгууллагын гэсэн үг байх л да. Ингээ бариад авч байгаа. Тэгэхээр энэ тийшээс юу харагдаж байгаа нөхөр 80 тонн бол жинхэнэ мэрэгжлийн тийм одоо хэллэгээр ярих юм бол операцийг хийж чадсан байна л да. Жинхэнэ урагчнаас нь явуулсан өөрөө болчихж байгаа. 85 урд төршид манжи үеэс эхлэн ажилласан стратегийн тагнуулчдын томоохон төлөөлөгч, мэрэгжлийн тагнуулч. 20 дугаар зууны эхэнд Бээжинд ажиллаж байсан бусад мэдээлэгч тагнуулчдыг удирдан зохион байгуулж байсан. За ер нь бол Монголын болон 10 өөр Монголын ноёдууд Бээжинд очих үедээ, жасаалах үедээ байнгын 80 тонтой одоо уулзаж, за мөн одоо ЦС хатанд одоо өнөөдөр хаанхын ямар ноёныг бараалах болох уу гэдгийг одоо энэ 80 тонн шийддэг байсан гэж бол ярьсан байдаг. За нөгөө талаар энэ хүн бол манж хятад хилтэй хүн. Тийм учраас бол одоо их өргөн харилцаатай ийм хүн байсан байна. 1904 онд Төвдийн Далай лам Монголд ирэхэд түүнийг дагалдах систем дотор гятадын 3 тагнуулч явж байгаа гэсэн юм мэдээ манай богдын хүрээлд хүлээж авсан байдаг юм л да. Тэгэхээр ийм тоо мэдээллийг бол зүгээр гудамжинд явж байгаа юм энэ тэнд байгаа тийм тагнуулчуд дамжуулж чаддаггүй, олж чаддаггүй. Яг тэр шийдвэр гаргах төвчөнд байгаа хүн л олж чадсан шүү дээ. Тэгэхээр энийг ингээд хаагаад ахаар хэн байх вэ гэхдээ зэрэгэл 80 тонн даруудаг байхгүй. Тэр ордонд нэлээд нөлөөтэй байжсэн. Мөн энэ үед буюу 1912 онд 8 дугаар богдыг хаан дөрвөмжлөх ёслолын үеэр богд болон хамт дорж ван зэрэг ноёдыг устгахаар галт бөмбөг шидэхтэй гавшгай хэдэн хятад туршуул хайлаараас гарлаа гэсэн мэдээг хэлийн чандаас богдын тагнуулчид ирүүлсэн байдаг. Судлаачид ийм нарийн тоо мэдээллийг шийдвэр гаргах төвшөнд байршуулсан тагнуулчид олж чадна хэмээн дүгнжээ. Тэгэхээр түүнийг 80 тонн Жон нар дамжуулснаас гарцаагүй. Ийм ноцтой мэдээллийг өөрийн найдвартай эксруулжаас авсан богдын тагнуулын албаны түшмэл Баатар захирч нийслэл хүрээ Майма хотын сөрөг тагнуулын түшмэл Балдан цэрэн гүн нар хүрээнд байгаа хятад иргэдийн дунд сөрөг тагнуулын ажиллагаа явуулсны үр дүнд тэдгээр галт бөмбөг шидэхтэй гавшгай хэдэн тагнуулчдыг илрүүлэн хяналтанд авчээ. Тэднийг хэсэг хянан таньсны дараа галт бөмбөг буюу тесрэх бодисыг асан харуулхад яг бэлэн болсон тэр үед нь Шадивдэнгийн хийдийн тусгай бэлтгэлтэй тагнуулын сургуулийн хүүхдүүдийн тусламжтайгаар дайчлан баривчилсан байдгийг. Дашрамд дуртахад миний яг одоо зогсож байгаа энэ газар Шадивдэнгийн хийдийн тагнуулын сургууль байрлаж байсан бөгөөд тэнд манж, хятад, орос, англи хэл, гадаад орны ёс заншил, бие хамгаалах урлаг зэргийг зааж байжээ. Түүхийн эгзэгтэй цаг мөчийг алдалгүй ашиглаж тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж чадсан богд хаант Монгол улс төрийн бодлогоо боловсруулах шаардлагатай мэдээллийг олох зорилгоор тагнуул, сөрөг тагнуулын ажлыг илүү нарийн зохион байгуулалтад оруулж үүргийг гадаад яам, дотоод яам, сэргийн яам, зүүн, өмнө, баруун хязгаарын сайтуудад хүлээлгэсэн байна.
Өвөн дээр богд хааны хувийн тагнуул шашны хэрэг эрхлэх Эрдэнэ Шанзадмын яамны тагнуул буюу шашинтны сөрөг тагнуул нэмэгдэж байжээ. За богд хаанд Монгол улс байгуулагдсан үеүүдэд одоо гадаад дотоодын нөхцөл байдал маш хүнд байлаа. Дотоодод гэсэн эсрэг зүрэг тагнуулууд их байлаа. Ийм нөхцөлд гадаадд явсан ич төлөөлөгч болон гэрээ хэлцээр байгуулахаар явсан хүмүүс мөн гадаад зугаа дотоод зугаа тагнуулуудынхаа цуглуулсан мэдээллийг бусдад алдахгүйгээр одоо нууцлан авч харилцаж байх тийм шаардлага маш ихээр бий болсон байсан. Ингээд богд хааны дэргэд тагнуулын мэдээлэл дүн шинжилгээний ажил эрхэлсэн тусгай нэгжийг ажилуулах болсноор цугларсан мэдээллийг кодлох, шифрлэх зэрэг мэргэжлийн тагнуулын нарийн аргуудыг боловсруулж эхэлсэн байна. Ингээд мэдээлэл нууцлахын үднээс тухайн үед маш олон шифр зэгүүдийг бий болгосон. Шифр зэгүүд нь гадаадтайгаа харьцах, дотоодтойгоо харьцах гэдэг өөр зэгүүдтэй. Өөр зэгүүдтэйгээ харьцах болгонд тус тустай ялгаатай кодын ном гэж зүйлийг хэрэгжилж байсан. Кодын ном нь бол гэж юу вэ гэхээр зэрэг 130-аас 150 орчим хуудастай 7000-аас 9000 орчим тухайн чиглэлийнхаа хэрэглэгддэг бэлхүү үгнүүдийг цуглуулж тавьсан. Үг болгонд дөрвөн хоромтой тоо харгалзуулсан ийм номнууд байсан. Энэ номнуудыг бүх шифр зэгүүдийнхаа тоогоор хувилаад цэгүүд болгонд ижилхэн тараасан. Энэ номоо ашиглаад шифр мэдээгээ хоорондоо нууцлж дамжуулдаг байжээ. Ингэж дамжуулахдаа мэдээж тухайн үед шифр дамжуулдаг гол арга нь цахилгаан мэдээ буюу одоо морзоор дамжуулдаг байсан. Тухайн үед богдын өрөөнд Орос юм уу Монгол хятадын одоо цахилгаан мэдээний хороо байсан учраас тэднэрээр дамжуулахад зориулж кодынхаа номны ихэнх хэсэгт заавар зөвлөгөөг нь тавьсан байдаг. Тэндээ жишээ нь Оросын код цахилгаан мэдээгээр явуулахаар бол яаж одоо араб үсгийг хэрэглэх вэ? Яаж араб үсгээр буулгах вэ гэдэг заавартай. Хятадынх бол жишээ нь яаж ханзаар одоо тэр тоог тавих вэ гэсэн тийм заавартай. Мөн код болгоны ихэнд яаж одоо үгийг хувирах вэ? Үгээр яаж тасалж тэр тоон шилжүүлэх вэ гэдэг нарийн дэлгэрэнгүй заавартай кодын номнууд байсан. Мөн түгээмэл хэрэглэгддэг үгүүдийг хос хосоор навч үг нэг бүр дээр дөрвөн оронтой тоог харгалзуулж тавих аргыг хэрэглэж байсан байна. Тэгээд мэдээ явуулах болохоор тухайн үгний оронд дөрвөн оронтой тоог дамжуулдаг байжээ. Үүнийг тагнуулын шинжлэх ухаанд кодлох арга хэмээдэг бөгөөд харин өндөр нууцлалтай мэдээллийг 5 орноор нууцлж явуулах шифрлэх аргыг ч мөн хэрэглэж байжээ. Энэхүү хоёр төрлийн арга нь дэлхийн 1-р дайны үед германчууд болон англи, францчуудын хэрэглэж байсан аргатай ижил төвшний мэргэжлийн тагнуулын нууцлалын аргууд байжээ. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа юуны өмнө Монголд байгаа гадаадын мэдээлэгчдийн сүлжээг устгах нь шинэхэн байгуулагдсан сөрөг тагнуулын гол үүрэг байжээ. За хятадд сууж Монголын талаар судалгаа хийж ирсэн Америкийн судлаач Рокхиллийн судалгаагаар бол тэр үеийн Монголын хүн амын тоо бол 700 мянга гэсэн гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр тэр дотор чинь 110 мянган хятад байсан гэдэг. Тэгэхээр одоо хятадуудын тэр тагнуулын мэдээлэл цуглуулах тэгээд одоо юу ч хийж болохоор тийм нөхцөл бүрдсэн байсан нь ойлгомжтой. 1911 оны 12 дугаар сард нийслэл хүрээ Майма хотын иргэдийн хэргийг хамааран шийдэх түшмэл хэмээх хятад иргэдэд хяналт тавих сөрөг тагнуулын нэгжийг 100 тонны зэрэгтэйгээр байгуулсан байж. Үүнийг 3 сарын дараа 1913 оны 2 дугаар сарын 17-нд хэлтс болгон өргөдгсөн байна. Мөн хятадууд олноороо бөгнөрсөн Хяах зэрэг газартч хятад иргэдийн асуудал эрхэлсэн түшмэлийн байгууллагуудыг байгуулжээ. Эдгээр нь зөвхөн цагаач хятадууд хятадын тагнуулчтай тэмцээ зогсохгүй, гадаад улсын тагнуулд элсэн байж болзошгүй Монгол иргэдийг ч хянан тагнаж байлаа. Нийслэл хүрээ Майма хотын иргэдийн хэргийг захиран шийтгэгч түшмэл лувсан сэрэнгээс гадаад яманд явуулсан бичгээс 1912 оны 3 дугаар сарын 5 Шавийн харьяат хар дорчин хэмээх түмэн баяр урд Бээжинд очоод хэдэн жил болсон нь энэ жил 2 дугаар сарын 10 хэдэнд эзгээ хэрэгж босч ирсэнд учрыг асууваас Орос, Япон хэл бичиг сураад Хяахтыг дайрчгүй хэмээн хэлж явснаа 3 дугаар сарын 12-нд гэнэт үгүй болоод шинийн дөрөвний ороо Майма хотын газар
Юун жун тунгийн яамны тэмдэгт бичгтэй нэгэн хятад иргэнийг дагуулan ирээд байна. Энэ хүний ирэх явах тогтворгүй дээр энэ мэд гадаад хүнтэй сэлгүүцэн явах нь учир сэжигтэй байна. Тэгэхээр энэ олон хятадуудыг цөөлөх арга хэмжээг бол маш шийдвэртэй авсан гэж байна. 11 онд 110 мянга байсан хятадуудыг 16 он гэхэд 35 мянга хүртэл зөөрүүлсэн гэж. Энэ бол одоо тэр хятадын одоо мэдээллийн их сурвалжуудыг зөөрүүлж тагнуулын үйл ажиллагааг нь хязгаарлахад бол бас шийдвэрлэх бас холбогдолтой болсон арга хэмжээ гэж үзэж болно. Ердөө 5 жилийн дотор Монголоос хөөгдөн гарсан 75 мянган цагаач иргэдийн дотор Японы талд ажиллаж байсан хятадын мэргэжлийн тагнуулчдч багтсан байлаа. Энэхүү хэрэгт Оросын тагнуулчид хамтран ажилласан нь тэр үеийн түүхийн нэгэн сонирхолтой үзэгдэл болж чадсан юм. Хятадын иргэн Чин Монгол улсад цахилгаан холбооны мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ хугацаанд Оросын эсрэг Японы талд тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан. Түүнийг хянах ажиллагааг Оросын хэдийн комиссар мэргэжлийн тагнуулч Хуранда Хитров боловсруулсан. Чинг тагнах ажиллагаанд Хитровтай ажилласан Монголын тагнуулч буян дэлгэр Оросуудын Монгол үзүүлсэн зээл санхүү, зэр зэвсэг, ёс суртахууны дэмжлэгт талархагчдын нэг байлаа. Хитров буян дэлгэр нар Чин тэргүүтээ Японы тагнуул хятад иргэдийг Монголоос хөөн гаргах ажиллагааг хамтран хийсэн. Оросын тагнуулчдын шахалтаар Монголд ажиллаж байсан цахилгаан холбооны мэргэжилтэн ийхүү хөөгдөн гарснаар түүний орийг залгамжлах дараагийн мэргэжилтнийг хөлслөх хэрэгтэй болжээ. Энэ чиглэлээр бэлтгэгдсэн үндэсний мэргэжилтэн тэр үед байгаагүй болохоор мэдээллийн нууцыг хамгаалах шаардлага нэн түрүүн тулгарсан байна. Ингээд цахилгаан мэдээний нууц дэвтэр буюу шифрийг 1914 оны намар 7311 үгийн тэмдэгттэйгээр шинжилэн гаргажээ. Тусгаар тогтондоо тунхаглан зарлаад улмаар улааст ховдыг байлдан эзэлсэн монголчууд бусад монгол угсаатнаа нэгтгэж нэгдмэл төр улс байгуулах тууштай бодлогыг баримтлан 1912 оноос зарим нэг зоримг алхмуудыг хийж эхэллээ. Өвөр Монголын 49 хошуунаас 38 нь Монголд нэгдэхээ илэрхийлэн нүүжилсэн заримд нь богдын засгийн газраас нутаг зааж өгч эхэллээ. Энэ бүхэн нь хоёр хөршийн болгоомжлолыг төрүүлж улмаар далдуур хувилдахад хүргэсэн хэмээн зарим судлаачид дүгнэдэг. Ингээд Орос хятадуудын аль аль нь монголчуудыг дотроос нь хаглан бутрах ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Ингэхдээ Монголын тагнуулын байгууллагаас хятадуудад хандах хандлага чанга байсан болохоор хөндлөнгийн юм шиг харагдах барууны зарим иргэдийг тарих угаах ажилдаа татан оролцуулсан байна. Хятадын ерөнхийлөгч Юн Шункэн зөвлөхөөр бараг 8 жил ажилласан Британий Таймс-ын сурвалжлагч Моррисон гэж хүн бий. За Моррисон бол өөрөө Австралид төрж өссөн Австралийн иргэн хүн л дээ. За хятадын ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа тэрээр Шведийн иргэн худалдаач Ларсен нэг хятадын тусгаалтай холбож Монголын эсрэг ажиллуулахаар тохирсон байдаг. Английн Таймс-ын сурвалжлагч Моррисоноос хятадын ерөнхий сайдад бичсэн загтлаас ноён ерөнхий сайд бид бүхний сүүлийн жилүүдэд явуулсан идэвхтэй ажиллагааны дүнд Шведийн иргэн Ларсеныг генерал Лигийн мэдлэг шилжүүллээ. Ларсен шагнахан зүйтэй. Яагаад гэвэл Ар Монгол нэгдэхээр очиж байгаа өвөр Монголын олон ноёдыг буцааж оруулах талаар ятгах ажиллагааг идэвхтэй явуулж их амжилттай явж байна. Ларсен Монгол нэгдэхээр ирсэн өвөр монголчуудыг ятган буцаах. Монголд Оросын нөлөөг багасгах даалгаврыг хятадын зүгээс авсан байсан. Ларсен Моррисон нар хятадын засгийн газарт хөрөнгө оруулж хойд хятадын хаалган зэрэг хэд хэдэн хотыг нээлттэй болгох шийдвэрийг гаргуулснаар Америк зэрэг өрнөдийн орнуудын нээлттэй болсон хотуудаар дамжуулан нөлөөгөө ихсгэх ажиллагааг Монгол идэвхтэй явуулж байсан. Энэ байдлыг Лондон засгийн холбоотой төшөлтүүд Лондонд илтгэж айлгаж байсан байдаг. Тухайлбал Ларсен бол одоо Монголд улс төрийн авд нэгтгүүлж тухай явуулж байна. Монголд дагаар орсон өвөр Монголд байдгийг буцааж одоо хятад руу явуулах талаар хийх нөлөөлийн ажиллагаа явуулж байгаа гэдгийг ууршааж
богдод бол мэдээж байсан байдаг. Дараа нь Лаосны Америкийн зөвхөн тагнуулан байгуулалт өөрийнхөө мэдээлэлчээр эсвэлж 1920-ад оны ажиллаж байсан байдаг. За энэ тухай баримтыг Америкийн Монгол жилтэнтэй хэлжсэн баганга өөрийнхөө архив материалс гаргаж ирж байсан. Энийг болгосон байдаг. 1921 онд бичсэн Америкийн тагнуулын лавлгааны хэсгээс Ларсон Монголын гүн цолтой, Монголын ноёд лам нартай маш дотн гүнзгий харилцаатай, Монголын талаар мэдээлэл олох өргөн боломжтой хүн. Монголд бусад гүрнүүдийн зүгээс хийж байсан бас нэгэн ажиллагаа бол Америкийн Тэнгисийн цэргийн тагнуулын даалгавраар 1918 онд анх Монголд ирж байсан монголчуудын сайн мэдих Америкийн нэрт газар зүйн аялагч Эндрюс байсан юм. Түүний нууцлал нь Райнольдс гэдэг байсан. За түүний Монголын талаар явуулж ирсэн ихний баримтуудыг үзэх юм бол энэ бас л тагнуулын дэмжлэгийн баримтчгүй. Өөрөлдөө Монголд одоо Большевик Орсын нөлөө ямар байна? За өргөнд хичнээн чи хүн байна, хичнээн ажаа хүн байна. За энэ талаар Монголын ерөнхий сайдын байр суурь ямар байна гэдэг үүний тэгжсэн баримтуудыг үзэх юм бол ерөөсөө тагнуулын мэдээлэл. За үүнийг бас Монголын талаар мэдчихсэн байна. Тухай ингээд бас Монголын зөвхөн зүрх тагнуулын байгууллагаас ажиллаж ирсэн гэдгийг болсон баримтууд бас байна. Халахын нийслэл хүрээнд бол засгийн эрхийг монголчууд 50 замаар авцсан энэ аваад улмаар туруу тусаар улсаа байгууллаа гэдгийг мэдгэтгэд бол хятадууд бол үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. За ер нь бол Монголын хувьсгал бол Оросуудын хатгалгаар хийсэн жирийн нэгэн ордны эргэлт байсан гэх хэмээн тэд нар бол үздэг юм аа. Харин хаант Орос Хятадтай харилцаагаа муутгачихын тулд Монголыг зөвхөн автоном тэрхтээ Хятадын эзэн эрхийн дор байлгах бодлого барьж байлаа. Үүний хариуд монголчууд тусалж дэмжихээ амдаж байсан амлалт дээр нь дөрөөлөн ямар ч хамаагүй үнээр Оросуудыг хэлэлцээрийн жирээнд суулгахыг зорж байлаа. За Хятад байсан манай тагнуулын их сурвалжаас Хятад 1912 онд гадаадаас их хэмжээний зээл авах нэ гэсэн ийм мэдээлэл орж ирсэн юм байна л да. За тэрийг манайхан хүлээж аваад богдын дэргэд ажиллаж исэн Балдан цэрэн төшмөл Богд хаан Чинган хандар нар танилцсан байна. За ийм мэдээлэл ирлээ. Энийг одоо ашиглая. Оросууд хэлцээ хийх цаг нь болоогүй гэдгээд байгаа учраас энийг Хятадууд их хэмжээний зээл аваад зэвсэглээд хүрээнд талдах гэсэн мэдээлэл болгож өөрийнхөө сүлжээгээр Оросд ямар нэгэн байдлаар хүргэсэн байна. Тэгээд энийг Оросууд хүлээж авангуут за ерөөсөө хүрээрөө Хятадууд талдах. Тийм учраас монголчуудаа хэлцээ хийх явдлаа яарвчлая гэж шийдсэн гэсэн ийм судалгаагаа гарсан байдаг юм л. Хаант Оросууд бол Монголд нэгэнт одоо улс төр монголчууд улс төрийн хэрэг гартаа авсан энэ нөхцөлд бол энэ улстай нарийн жилийн гэрээ байгуулж улмаар бол монголчуудаас хаант Орос руу хандсан энэ одоо тусдын үдсэн энэ явдлыг нь ашиглаж өөрсдийнхээ одоо нэр нөлөөг өөрийнхөө нөлөөг одоо Монголд нэвтрүүлэх гэсэн ийм таатай нөхцөл бүрдлээ гэж үзээд улмаар бол одоо хоёр улсын хооронд нарийн жилийн гэрээ байгуулахын зүйтэй гэсэн ийм саналыг бол тавьсан байна. За ингээд 12 оны намар одоо хоёр улсын хооронд нарийн жилийн гэрээ байгуулах ийм үйл ажиллагаа явагдсан. За ингээд Орос Монголын хоорондын нарийн жилийн гэрээ байгуулагдсныг одоо Хятадын засгийн газар мэдмэц одоо Хятад орон даяар одоо маш их шууган одоо дэгдсэн. Дундад иргэн улс бол өөрийнхөө гадаад явдлын яамныг сайдыг хүртэл одоо ажлаас нь огцруулсан байгаа. Орос Монголын гэрээ дуусангууд 1913 онд Монгол улсын цэрэг Өвөр Монголыг Хятадын цэргээс чөлөөлөхөөр ийд дайтаж байлаа. Гэтэл Орос Хятад хоёр монголчуудыг нэгдэж хүчирхэгжихээс болгоомжлон Монголын автономд хамрах нутаг нь зөвхөн 10 Монгол болохын хамт Монгол дахь Хятадын эзэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тунхагийг ар хударгаар гаргасан юм. Үүнийхээ дагуу Монголын цэргийг Өвөр Монголоос даруй гаргахыг хаант Орос шаардах болж өнөөх амлаад байсан зэр зэвсэг зээл тусламжаа зогсоолоо. Энэ хойвилдаан шахалт шаарлага Монгол улсын төр засаг зүтгэж явсан Өвөр Монголын олон эх орончдыг ихээхэн хүнд байдалд оруулсан билээ.
Орос хятадын зүгээс Монголыг ийхүү хавчин шахах хувилдааныг даалам цэрэн чимэд тууштай эсэргүүцэж тусгаар тогтнолоо 3 дахь хүчирхэг улс болох Японоор баталгаажуулах бодлого баримталж байлаа. Ингэснээр тэр Оросуудын хатуу хараанд өртгүүлж хүрээнд дэх Оросын консулын газар түүнийг байнга тагнан хянахулжээ. Дааламыг 1913 оны ихээр хайлаарыг дамжин Японд очихоор явхад Оросын тагнуулчид түүнийг баривчилж хүрээнд буцаан авчирсан бөгөөд хүрээний консулын зүгээс онц чухал асуудлыг шийдвэрлэхэд саад дотор болж байгаа дээд тушаалдах шашны лам нарыг албан тушаалаас нь халж оронд нь хар язгууртан хүмүүсийг тавьбал зохино гэсэн шаардлагыг Монгол улсын засгийн газар тавьж шавдуулахулжээ. Энэ явдлын дараахан даалам цэрэн чимэд хорлогдсон насан эцэлсэн билээ. Энэ үеийн Монгол орны нөхцөл байдлыг Америкийн нэг судлаач алх түшний хоорондох Монгол хэмээн нэрлээд Монгол өөрөө туурах тусаар байхад ирмэлзээд байдаг. Хятад дөш болон шахаад Орос дээрээс нь алхаар ламтуудад байна хэмээн төгсөлсөн байдгийг. Алх төш болсон хоёр их гүрэн нэгдэн хүчирхэгжээд байсан Монголын эх орончдыг дотроос нь хаглан бутаргах, манлайлагчдын судалж өөртөө татах, шахаж авчих, эрдэм ухаанаараа шалгарсан тууштай нэгний далдуур алж устгах ёс бус аргыг уралдан хэрэгэлсээр байлаа. Энэ үед бол Монголын тэрийн бас анхаарлыг татгуулж болсон хэдийн үйл явдал байгаа. За энэ бол тэр 1911 оны үндэсний эрхлэлийн хувьсгалыг үүсэн шийдэлцсэн, тэнд оролцож ирсэн хэд хэдэн хүмүүс бол гинт одоо ойрхон нас барсан юм байгаа. Тухайлх юм бол Халахын Түшээ Тан аймгийн одоо хан Дашнам гинт нас барсан, заваас өөр сайдууд нас барсан. 1914 оны 5 дугаар сард дотоод яамны тэргүүн сайд даалам цэрэн чимэд Урсын хязгаарт нас барсан. За гадаад яамны сайд хандад орж 15 оны цагаан сарын шинийн 6-нд богдын зоогноос уцаж яваад төхөнд хорлогдсон байгаа. За энэ нийтлэнгээр бол одоо 10 орчим хүн 1911-ээс 15 онд нас барсан байдаг. За энэ одоо нэр нөлөө өгөхий халах өр Монголын тийм төрд ал бошж байсан хүмүүс нас барсан явдал бол бас янз бүрийн яриа таамаг бол гарч ирсэн л дээ. За гадныхан бол одоо Монголын их дээрээс зохион байгуулалтад хорлсон гэж ингэж хэлдэг. Манайхан бол бас арай өөр байдлаар үздэг. Ер нь зүгээр энэ одоо тэр хүмүүс бол сонзон сансан хүмүүс чорлсон байж болно. Тэгтээ энийг бол ирж хайсан болтой байдаг. Тэгээ бол илрүүлж чадаагүй. 1912-оос 15 оны хооронд хийгдсэн хоёр гэрээний хооронд Түшээ Тан Дашним, Шинван хандд орж засагтхан Сономаравдан, Сангийн яамны сайд Хошоо Чинван чагдарж, Цэргийн яамны сайд Жүнван Гомбосүрэн, дотоод яамны дэд сайд Бээл Цэрэнним, гадаад яамны дэд сайд Гүн Аравдан, Сангийн яамны дэд сайд Ванчиг Аравдан, хүрээ Маймай хотын хятад иргэдийг хянах хэлтсийн төшмөл Лувсан Цэрэн, Өвөр Монголын занг Шагдар сүрэн нарын олон хүн хамгийн сүүлд 1919-өөс 1920 оны орчим ерөнхий сайд Сайн ноён хан Намнын сүрэн хорлогдсон. Гэсэн ч энэ урт жагсаалтыг судлаачид гүйцэд тоо биш, нууцаар алан хэдх ажиллагаа ихээхэн өргөн цар хүрээтэй явуулсан хэмээн үздэг юм. Тэгэхээр үннийг хэлэх дээр манай төвчд орд хайжсэн байхгүй. Яагаад төвчдэн зэрэг Оросууд тэрийг тэгж яригээд тэгж бичгээд төгс зохиогоо өгч учраас тэр энэ л бариад яриад байгаа болохоос үннийг л хэлэх зориг байгаагүй гэсэн үг. Яг тэр үеийн нөхцөл байдлыг, улс төрийн нөхцөл байдлыг үзэх юм бол манжиг хөөж гаргахад манжин амныг бол Оросууд өөрийнхөө нутгаар дамжуулж гаргасан. Тэгэхдээ тэднэртэй ямар амлалт тохиролцоо хийсэн бэхээр манжин харьяат нарыг их ашигын энэ Монголд Оросын төлөөлөл хамгаална гэж ийм амлалт аваад тэднэр чинь тэгээд юм хийгээгүй явцсан байхгүй. Тэгээ нэгэнт ийм амлалттай юм чинь түүнээс хойш болж байгаа юм бол Оросууд хийсэн бай таарна та. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол 13-4 оны нөгөө Хаахтан 3 хэт гэдэг хэлцээ
гэрээ гэж байгуулах хүртэл юу Монголдод хятадын улсуудын төлөө байгаагүй. оны үндэсний хөгжлөөний хувьсгалаас хойш өдгөө хэдийгээр 100 жил өнгөрсөн ч гэсэн бид энэ хувьсгалын үнэн түүхийг бичихэд одоо гадаад байгаа архивын материалуудыг үзэх бол шаардлага маш их байдаг. За энэ үүднээс бол өнөөдөр энэ хувьсгалын түүхэнд холбогдол тасрах материалууд бол хаант Оросын одоо архивдууд хадгалагдж байдаг. За гэвч хэдийгээр энэ баримтуудын одоо нууцлалын хугацаа дууссан ч гэсэн бид нар зарим тохиолдолд бол энэ баримтууд маш их хуучирсан одоо хэрэглээнд гаргах болцоогүй гэдэг нэрийн доор бол бидэрт үзүүлдэггүй. За энэ нь одоо мэдээж бас цаана одоо Монголын улс төрийн амьдралтай холбоотой ямар нэгэн нууц зүйл байдаг болов гэсэн ийм эргэлзээ бас бидэнд бол төрүүлж идэг. За гэхдээ ямар ч байсан Оросын архив хадгалж байгаа баримтуудаас үзэхэд бол Оросын маш их олон салбарт Оросын тагнууд туршуулууд манай Монголд болж байгаа бүхий зүйлийг бол хойш нь мэдээлдэг байсан нь бол маш тодорхой байдаг. 3 оны хооронд учир битүүлгээр шил дараалан өнгөрөх Монголын удирдагчдыг ихэнх хүмүүс хоёр хөршийн аль алинтай холбон үзэж байв. Ерөөс байнга арга хударгаар үгсэн хувилдах тэдний дундуур 3 дахь хөрш оруулж ирэхээс нааш байдал тогтворчихгүй гэсэн бодлого Монгол төрийн хатуу шугам байлаа. Богдхаант Монгол улсын засгийн газраас тэр үед Японд ажиллаж байсан Япон дамзан тэргүүтэй тагнуучдын тусламжтайгаар хэрэг дээрээ Монгол улс Японтой дипломат харилцаа тогтоож чадсан. Хүрээнд суух Японы төлөөлөгч Хуранда Мацуи Бээжин дэх Японы элчин сайдын яам болон Хягт дахь цэргийн аташегийн газартай Монголын асуудлаар байнга цахилгаан холбоо солилцуулжээ. Улмаар 1913 онд Японы тагнуулч Камикичи Адате Өмнөд Манжуурын төмөр замын компанийн ажилтан Кадама хэмээх нууц нэрээр ирж Монголын эрх хэрэгчидтэй уулзаж байжээ. Японы төлөөлөгч Кадама Монголын ноёдтой хийсэн уулзалт нийслэл хүрээ 1913 он. Япончууд өвөр Монголыг булаан эзэх зорилгогүй. Тэнд зөвхөн Японы эдийн засгийн бүс тогтоож, Оросын төмөр замаас гадна Японы мэдлийн төмөр замын сүлжээ байгуулах зорилготой. Энэ нь ч Монголд нэм тус нэмэртэй гэж санана. Тэрнээс гадна Хятадууд халах Монголд довтлол Японоос Монголыг хамгаалахад бэлэн. Ер нь Оросууд хэзээ ч Монголын удаан хугацааны түнш болж чадахгүй. Тэд ямагт цагаан арьсны их гүрний дээрэнгүй үслээр хялайн харсаар байх болно. Кадамагийн энэхүү ажиллагааг Оросын консул мэйлэр байнга хянан цагдаж Монголын удирдагчдад хийсэн энэхүү нууц мэдээллийг өөрийн тагнуулч Буряд Бадамжаваар дамжуулан олж авч засгийн газартаа мэдгдсэн байна. Бадамжав Монголын засгийн газарт ажиллаж байсан Оросын тагнуулч. Богдхаанаас Петербург дэх Японы элчин сайдад явуулсан захидлыг Оросын талд өгч Монгол-Японы хооронд тогтоогдсон харилцааг таслан зогсооход Оросын талд идэв хийлэн зүтгэсэн. Ийхүү Монгол үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг хаан Торос Хятад улсууд тал талаас нь хавчин шахсаар Монгол улсыг 1915 онд Хягтын 3 этгээдийн гэрээнд тулган оруулж халахын 4 аймаг Овдын хязгаарыг гадаад Монгол нэртэйгээр Хятад улсын бүрэлдэхүүнд автономи хэрэгтэйгээр оруулж өвөр Монголыг албан ёсоор Хятадын дотоод мужи болголоо. Монголчуудын нэгдмэл улс байгуулж тусгаар тогтносон оролдлого алхан тутамд ийхүү хязгаарлагдж байгаа нь хүмүүсийн сэтгэл зүйд хурцаар нөлөөлж уран тэрсэх оролдлого энд тэмдгүй өрнөх болжээ. 3 улсын гэрээний дараа буюу 1916-аас 1917 онд Монголын тагнуулын албад баруун Монголын Баяд дөрвдийн зарим ноёдууд Бээл нацаг дөржийн удирдлагын дор нууцаар хуйгдж баруун хязгаарыг Монгол улсаас салгаж Шинжаан мужид нийлүүлэх гэсэн салан тусгаарлагчдын хэргийг шалган тогтоож зорилго үйлдэхийн Монголын тагнуулчид таслан зогсоож байж. Удалгүй 20 дугаар зууны 16-17 дугаар онд өмнөд хойд хоёр хөршид улс төрийн сонин солон үйл явдлууд өрнөх боллоо. Хятадд 1916 онд Юан Шикай нас орсны дараа
засгийн эрхийн төлөөх ширүүн тэмцэл явагдаж байхад Оросд мөн 2 засаг тогтож үндсэндээ Европын төв хэсэгт большевикууд гарчсан алс дорнодод цагаантнууд өөрийнхөө ноёрхныг алдахгүй байхын төлөө тэмцэл өрнүүлсэн үе байлаа. Оросд 20 дугаар зууны ихэр өрнөж байсан улс төрийн бүхий л үйл явдлын тухай мэдээлэл Хаян Хэрваа тэргүүтээ Монголын тагнуулчдаар дамжин Монголд ирдэг байлаа. Хаян Хэрваа нарын мэдээлснээр Оросд большевикууд ялах нь ойлгомжтой байлаа. Түүгээрч барахгүй хувьсгалыг удирдагч Ленин эзэн хааныг цааслахгүй гэснээсээ болж Сталины талын хит хувьсгалчдтайгаа зөрөлдөх болсныг ч Богд хаан мэдэж байжээ. Оросд большевик хувьсгал ялсны дараа улаан Оросууд бол дэлхийн хувьсгал гэдэг ийм дэлхийн хувьсгалыг хийн, дэлхийн хувьсгалыг удирдах гэсэн нэг тийм зорилго гэдэг юм уу юу гэдгийг төсөөлжээ. Тэгэхээр большевикууд бол ямар зам сонгосон гэхээр дэлхийн том 3 шашин байна. Дэлхийн энэ том 3 шашин бол дэлхийн олон түмнийг хуваагаад өөртөө татсан байна. Тэгэхээр эднэрийн сэтгэл зүй аргыг судлах хэрэгтэй, тэрнийг ашиглах хэрэгтэй гэдэг ийм одоо номлол гэдэг юм уу ийм зорилго төсөөлж ингэ судалж байсан байдаг. Тэгэхээр тухайн үед Оросд сууж байсан Хаян Хэрваагаа тэр Оросын тагнуулын албадын буддын шашныг судлах тэр ажиллагаанд орчихжээ. Тэгээд Хаян Хэрваагаа нөлөөгөөр тэнд Оросын одоо буддын шашныг судлах 2 байгууллага байгуулагдсан байна. Сүүлд Оросын судлаачид хэлэхдээ Хаян Хэрваа бол Монголын тагнуулч бөгөөд одоо Монголын юу гэдэг Азийн агууг ахан дүүс гэсэн нууц байгууллагын тэргүүлэгч нь байжээ гэсэн юм юу гаргасан байна. Оросд Октябрийн хувьсгал гарах урдж нөхцөл бүрдэж алс нутгуудад эмх замбраагүй болж байсан үед зөвхөн урд хойд хөршихгүй өнөөх 3 дахь хөрштэй болох бодлогынхаа үүднээс гадаад хэргийн сайд цэрэндарж Япон данзанг мөнд Японд цэрэг улс төрийн тагнуул хийлгэхээр томилон явуулж байжээ. Энэ үеэс данзан цэрэндорж хоёр ойртон танилцж цэрэндорж ардын засгийн ерөнхий сайд болсныхоо дараач данзанд удаа дараа нэг хариуцлагатай үүрэг өгч хэлийн чандад ажиллаж байсан гэдэг. Октябрийн хувьсгалын нөлөөгөөр нийслэл хүрээнд байсан Оросууд мөн хөрөнгөтний дуум, хувьсгалт дуум хэмээх уг 2 бүлэгт хуваагджээ. Москва болон хүрээнд Оросуудын дунд иймэрхүү зүйл өрнөж байхад урд хөрш Хятадд цэргийн эрхтнүүд нь удаа дараадан иргэний дайнд ирлээж Үмэн самуун дунд оршиж байлаа. Цэргийн эрхтнүүдийн дундаас Чили болон Аньфу бүлгийнхэн давмгайлан тэмцэлдэж улмаар Чили бүлгийнхэн нь засгийн эрхийг авчээ. Ингээд 1919 онд Сүүшүжаны цэргүүд хүрээнд орж ирэх нь тэр. Тагнуулд нөлөөллийн авах хэмжээ гэж байдаг л да. Энэ бол бусдыг өөрийнхөө нөлөөд авах хэн тулд ил боломжтой бүхэл арга суугуудыг ашигладаг юм явуулга. Үүнийг зөв гаднаас харах юм бол тагнуулд оршуулгын арга хэрэгслэж хэн ч хэлэхгүй. Гэтэ олон өөрийнхөө төлөөлөгчөөр тухайн улсад дамжуулаад бусад орны бас албан тушаалтан нөлөөгөх хүмүүсийг аяд болон дагалдуулах тэр чигтээ дараагүй юм оруулдаг юм л аргачлал дараг гэхэд байна. Шинэ Монголын хойчийг сайжруулах төслийг боловсруулад байж байтал Хятадд нөгөө Аньфу бүлгийнхэн нь засгийн эрхийг авч хүрээнд Чин игийн оронд Сүүшүжан орж ирэн Монголын автономийг устгах ажиллагааг хэрэгжүүлжээ. Манай түүхэнд нэг бичлэг гаргажсэн байдаг л да. 1919 онд энэ хар зэрэг Монголыг болон хайцуулж тэгээ Монголын хатнам засгийн газрыг хүчээр татсан болгож за Монгол зэрэг зэвсгээ сайн дураар оруулсан гэсэн. Тэр Монголын зэрэг зэвсэгтэйгээ байсаар байтал яг тэдний зэргийг орж ирэхэд эсэргүүцэлд үзүүлдэг үүдэг асуудал зүйлсээр болон тавигдах хэрэгтэй. Гэхдээ тухайн үед Монголын засгийн газар одоо нөхцөлөөс шалтгаалаад тэдний засгийн газар төрч удамсалтай гэж тэдний зэргийг бол оруулж ирээч гэж эсвэл тавиад тэдний зэргийг авч ирсэн байдаг. Нэгэнтээ засгийн газар хүсэл оруулж ирж байгаа юм чинь Монголын зэрэг хөдөлгөөн аргагүй байсан биз.
Энэ юу гэхээр Монголд ажиллаж байсан олон зуун одоо хятад иргэдийн дотор тэр хятадын тусгай албад товшоолууд их олонтой оноор хүчтэй ажиллаж байсны одоо жишээ баримтлын юм л да. 1919 оны сүүлчээр Монголыг хятадын иргэшээлд бүрэн оруулсан явдлыг Даазун Түн дуулган баяр хүргэхээр олон лам ноёд Бээжинг зорихулжээ. Тэдний дунд Богд хаан хятадын дотоод гадаад байдал Монголын талаарх цаашдын бодлогыг мэдэх тусгай даалгаврыг өгч Даштиндвийг их дагны нэрийн өмнөөс томилон явуулсан байдаг. Тэрээр явж ирсэн тухайга Богд хаан дайлтгсан өргөх бичиг байсан тухай мэдээ байдгийг. 1920 оны намрын Сисэн хаан аймгийн нутгаар хэлбэр харуулаар хэсэг цагаантны зэрэг нэвтэрч ирсэн байна. За тэд нар бол тэндээ байж орж ирэнгүүтээ юу гэж одоо яриа тараасан бэ гэхээр бид нар бол Монголд байж байгаа нийслэхүүрийн дугаар хятад зэргийг хөөж гарганаа. Богдыг одоо хаанд өргөмжлөн Монгол улсыг сэргээн дунгална гэсэн одоо ийм яриа бол тархсан байна. За энийг одоо үнэн байна уу худал байна уу гэдгийг мэдүүлэхээр бол нутгийн хэд хэдэн хүмүүсийг явуулсан, хүрээнээс хүмүүс явуулсан байгаа. За энд бол одоо Сисэн хаан аймгийн захирагч Гом Бичсэн гэж хүнийг явуулсан. Энэ хүний бичсэн зүйл Богдод айлтгсан зүйл бол байдаг. 1919 оны 3 сард Шитамужийн ойролцоо Нармай Монгол улс байгуулах үзэлтнүүдийг Богдын даалгавраар ажиглаж мөрдөж байсан. Баруун өнгөрнийг дэмжигчд нь голдуу Нармай Монголын үзэлтнүүд байсан. Тэд хэд үнсэрхэх тул Монголыг тэднээс хөндөй байлгах нь дээр гэсэн зөвлөмжийг Богдод өгч байсан. Зүүн талаар нэвтэрч ирсэн цагаантны генерал Борон өнгөрний захирсан Азийн зэрлэг дивиз гэдэг бол дуурайлаг гаргасан. Бид нар бол Монголд байгаа хятадуудыг хөөн Богдын хаан ширээнд зална гэдгийг ярьсны дараагаар Богд бол одоо бушуухан орж ир хятадуудыг хөө гэж юм зүйл өөрт нь их хэлчээр явуулсан. Барууны ирж байгаа сургаар хүрээнд хятадын зэргийн тагнуулын үйл ажиллагаа эрс ширүүслээ. Үнцгэг үзэлтнүүдээс 20 гаруй хүнийг хомрголон баривчилж Гамингийн шоронд эрүүдэн шүүж улмаар Богд хааныг гэрийн хорионд орууллаа. За ингээд 1921 оны хавар хүрээнд байсан хятад цэргүүдийг одоо Оросын цагаантны цэрэг хөөж гаргахад бол 3 хэсэг болсон байгаа. За нэг хэсэг нь бол налаар чиглэлээр ингээд зүүн урагшаага хотын чиглэл рүү, нэг хэсэг нь бол хоошоо одоо Хаагт руу зугдсан. За нэг хэсэг нь бол энэ халахын нутгаар тараад одоогийн энэ дунд гов өвөр хангаан нутгаар баруун урагшаага явсан. За тэр хүмүүс бол одоо янз бүрийн дээрэм тонуул хийх, зарим нь яг зүгээр явсан байгаа. За ингээд энэ үеийг бол одоо гамин цувсан жил гэж монголчууд энэ өмнө зүгийн нутгийнхан бол ярьдаг. Одоо өвөр хангаа дунд гов өмнө говийнхан. За ухааны энд бол нутгийн ардуудыг өөрснөө баг зэрэг зохион байгуулад тэр цовж явсан гамингуудыг бол одоо алж устгах, за тэгэл дайжуулж зайлуулах энэ төр янз бүрийн ажил бол хийж исэн. 1921 оны 2 дугаар сарын 22-нд Богдыг дахин хаан ширээнд өргөмжилж яамдын ажиллагааг сэргээн ерөнхий сайдыг томиллоо. Үүнтэй хамт Гамингийн үед бүрэн үйл ажиллагаанд тасалдаад байсан тагнуулын ажиллагаач эргэж сэргэлээ. Гэхдээ энэ удаад нэгэнт барууны тусламжтайгаар эргэн сэргээсэн төр байсан болохоор Монголд үүрэг хүлээсэн 2 тагнуулын байгууллага бий болжээ. Цагаантны тагнуулынхан Монголд үлдсэн хятадууд өөрсдийнх нь эсрэг хорлон зүйдэх ажиллагаа явуулж өгөх хэмээн тагнаж байхад Монголын байгууллага баруун өнгөрний засгийн газрыг давхар тагнаж байлаа. За энэ Улаастайд бол одоо өндөр отхон даш жаргал төрсэн ижтүү 2 одоо нуруу туруу зүс сарын сайхан одоо тийм 2 эмэгтэй байсан юм байна. Хандаа бол одоо өндөр отхонтой бас нэг тийм одоо хайрцагтай холбоотой болсон гэж тэрүүгээр нь тэрний байдлыг ашиглаж цагаантны зэрэг одоо яах гэж энэ хаашаа хөдлөх гэж байна уу, одоо байлдааны бэлтгэл запас хэрэглэл хэр байна уу гэдгийг бол тэр өндөр отхон даш жаргал ялангуяа өндөр отхон бол гол үүрэг үүсгэсэн
ийм тухай нутгийн ардын яриа байгаа. За партизануудын дурдгал бүр бичээд үлдээсэн юм байж байгаа. 1911 оноос хойш Монгол орны эдийн засаг харьцангуй зах зээлийн харилцаанд хөгжиж, нийгэм эдийн засгийн хөгжилд зарим өөдрөг хандлагууд илэрч байсан юм. Үүнийг дагаад Монголын нийгэмд ч бас шинэ хүчнийхний эрен үе өсөн өндийж байлаа. За 20 дугаар зууны зуунд монголчуудын сэргэн мандахын анхны гараа болсон энэ 1911 оны үндэсний хувьсгалыг болоод одоо Монголын экстетс нар за өөрөөр хэлбэл томоохон хотог товлгаадууд мөн Чингисийн Алтан уургийн ноёдууд хийсэн ийм хувьсгал байсан юм аа. За харин 1921 оны хувьсгалыг одоо үүсгэн санаачлагын байгуулагч нар нь болоод 1911 оны хувьсгалын одоо ялалтын үр дүнд тухайн үеийн Монголын нийгмийн хөгжлөөр бэлтгэгдэн гарч ирсэн жижиг өмчтнүүд төрийн одоо албан хаагч нар туршид нарын хийсэн хувьсгал байсан юм аа. Мөн л хоёр их гүрэнд үүсэж байгаа улс төрийн үйл явдсан тусгал орж ирсэн. Өөрөөр хэлбэл хоёр их гүрний хооронд бага буурай улсын хувь тавилан гэдэг бол хэдийгээр өөрөө хичнээн чармайж өөрийнхөө явахыг хүссэн ч гэсэн яа харахгүй геополитикийн бодлогын золиос болдог. Их гүрнүүдийн геополитикийн бодлогын золиос болж асар их сорилт агцсан хүчирхийлэл дундаас олон баатаруудын халуун амьд бүдээн цус, олон тагнуучлын амьд үйсэн ажиллагаа, уран нүүдлийн гавьяагаар алах түвшний хооронд хувь заяаны эргэлтээс Монгол улсын өдгөөгийн тусгаар тогтнолыг авчулдах гэсэн төрийн далд бодлогыг Монголын тагнуучид тэмцэн гүйцэлдүүлэхээр 1921 оны ардын хувьсгалыг ялалтанд хүргэх өгтөр нөхцөлийг бүрдүүлсэн. 300 жилийн дардлаас гарч тусгаар тогтнох гэсэн төрийн тэр амаргүй бодлогыг бодит үйл хэрэг болгоход нэр нь үл мэдэгдэгч гавьяан мөн олон их орончид тагнуул хэмээх далд фронтод дайчлагдсан зүтгэсний зугсаас дурдсан нь энэ байлаа.